сайн байцгаана уу? Тэнгэрлэг Монгол ахын дүүстэй нүүрмөг хэмээх гал мэчин жилийн хаврын дэргүүн сарын мэдлэгээ дэвшүүлье. Намайг Адягийн цалмын гэрэл гэдэг миний бие нь 1997 оноос буддизм судлалаар дагнан ажиллаж байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл 1997 оноос номын багшид шавлан улмаар буддист хүний амьдралдаа мөрдлөг болгон баримтлуул зохих зарчмаар явсан гэсэн үг буюу энэ буддист хүний энэ тэргуунд үзүүл зохих цагаан толгой буюу тогмор ложин нэрээр алдартай сурах бичиг байдаг. Үүнийг Nepco компаниас амьдралын хүлээснээс ангидчгүй нэртэйгээр хэвлэн гаргасан байна. Тэгэхээр миний би энэ номын дагуу явсан гэсэн үг буюу аглаг хөдөөгөөр явж яам бяцлаглаар хичээлэхийг амьдралын гол зорилго болгосон юм. Хэрвээ зүгээр бид яг өглөө ажилдаа явбал оройн ядарсан хүн ирээд өглөө ажилдаа явбал орой ядарсан хүн ирээд явах юм. Бид нэр хүн байх нохоо байх хоёрын нохоо илүү жаргалтай. Нохоо илүү жаргалтай шүү дээ. Тэр зэрэгтэй ингээд чөлөөтэй гараад үзэх хэрэгтэй. Тэгээ өөртөө байгаад үзэх хэрэгтэй гэсэн үг үү? Яагаад аглаг хөдөөгөөр явсан тухай оршил ярих хэрэгтэй болов гэхлээр энэ номондоо би Монголын уламжлалт төр түүний дэвшил юу байв, Монголын уламжлалт төрийн дэвшлийн ололт амжилт юу байв гэдгийг гаргахыг зорьсон. Өөрөөр хэлбэл Монголын төр хэдийн ирээдүйг хэрхэн төлөвлөв, тэр төлөвлөлтийн хэрэгжил нь юу байх вэ, ямар арга техникээр хэрэгжих вэ гэдэг зүйлийг онлайн дагуу энэ номондоо гаргасан гэсэн үг юм. Нострадамусын зөвгөнөл бол өнөөдөр улам их шинжлэх ухаан хөгжих тусам Нострадамусын зөвгөнөл бол улам их ач холбогдол өгж судлах болоод байна. Яагаад гэвэл өнөөдөр бол энэ ирээдүйг мэддэг шинжлэх ухаан байж болох уу? Энэ байж бид нар энэ сайн сайхан төрөх юмаа гэдэг дээр бол энэ гадныхан бол маш их ажиллаж байгааг та бүхэн онлайнаар бол мэдээж үзэж харж байдаг байхаа. Тэгэхээр энэ Нострадамусын судлаачид маань Нострадамусын нийт зөвгөнлүүдийг судлаад дийлэнх зөвгөнлөн 300,000 буюу өнөөгийн бидэнд хаягдaltaй гэдэг дүгнэлт хийсэн байдаг. Энэ дүгнэлтэн дээр бол тэд нар маань дахин ажиллаад энэ 300,000 хаягдсан зөвгөнлүүдийн хамгийн алдартай нь юу вэ гэхээр зэрэг 1999 оны 7 сард Монголын Тэнгэрээс Аймшигын хаан бууж Монголын Чингис хааныг дахин заяалагмай энэ дөрвөн мөрд дээр бол тэд дахин ажиллаж байгаа юм байна. Мянганы зүнж Нострадамус ангар гаригийн иршээлт дайны тэнгэр Марс баясах цаг ойртов. Чингисийн төмөр морин зэргүүд тэнгэрээс газарт бууж тэдний догшин хаан ахин төрснөөр Монгол улс дахин хүчрхэгж мандаж дэлхийн ертөнцийг жаргалтайгаар хаанчлах болно. Нострадамусын зөвгөнөл нэгэнт 100% юугаар батлагдаж байгаа учраас энэ дээр бол тэд дахин ажиллаад 1999 оны 7 сард Аймшигын хаан бууна гэдэг айдсаар аймшигын зүйл болно гэдэг хүлээлттэй байсан бол энд ямар ч аймшигын зүйл болоогүй учраас тэд дахин орчуулга юм хянж үзээ те. Ингээд энэ үгний алдаан дээрээс болж те энэ энэр нэгүсгэн элч төлөөлөгч ирж энэ агуу үндэстнийг дархлааг баталгаажуулах энэр нэгүсний элч төлөөлөгч ирэх юмаа гэдэг юмыг бид нар энэ үгнээс болж аймшигын хаан ирээ бууна гэдэг юм буруу орчуулгаар явж иржээ гэдэг тэд нар мөн тайлбар өгöd энэ те. Нострадамус никогда не ошибается. Тэгэхээр тэр 1999 оны 7 сард ирсэн тэр элчтэй хэн байх вэ? Ингээд дахин заяасан Чингис хаан хэн байх вэ? Ингэснээрээ тэр Тэнгэрээс буух төмөр мөрөн зэргүүд хэн байж ямар үйл эрхэлснээрээ 2035 оны алтан зуун ирэх вэ гэдэгт бол хариулт өгснөөрөө энэ кино маань хариулт өгснөөрөө гадаадын бусад тэр зөвгөнөл судлаачдын дүгнэлтээс бол ялгаатай юм аа. Яагаад тэгэхээр зэрэг энэ Монгол 300,000 дэлгээс дийлэх зөвгөнөл нь ерөнхийдөө Монголд хаяглагдж байгаа учраас Тэнгэрээс бууж байгаа элч Монголтай хамааралтай дахин заяагсан Чингис хаан гэдэг бол мэдээж Монголоос төрнө. Ингээд төмөр мөрөн зэргүүд мэдээж Монголоос тодорч гарна. Тэгэхээр энэ 2035 оны алтан зуунд бид яаж хүрэх вэ гэдгийг мөн энэ хүмүүсийн яриануудын эвлүүлэг хийж бол энд хариулт өгсөн байна. Тэгэхээр
энд Муфаса буюу энхийг сахиулагч хаан буюу дахин заяагдсан Чингис хаанаар бол Улсын их хурлын гишүүн Баталга гишүүн тодорсон байгаа. Тэгэхээр энэ хүн яагаад вэ гэхээр энэ хүний бодит үйл ажиллагаа хичээл зүтгэл, чин сэтгэл зүтгэл бол энд хариулт өгж байгаамаа. Тэгэхээр энэ нэг тийм шашны дагмыг л тэр дархлаа гэдэг ах шиг байна л да. Тэгээд энэ дархлаа нэгдэх юм бол улс үндэстэн бас нэг нэгдсэн байдалтай байдаг. Нэгдэл гэх юм уу да. Үзэл бодлын нэгдлийг хэрэгжүүлэх дархлаа гэсэн үг. Тэгэхээр энэ хүн маань Монгол улсаа дархлаа бахархал гэдэг хоёр юм дээр нь хүчрхэг болгоод нэгтгэхэд Монгол улс хүчрхэг болж болох юм байна. Ингэж Монгол улс хүчрхэг болсноороо өнөөгийн мөхлийн өмнө хүчин мөхөссөн хүн төрлөختнийг бид аварч гарнаа. Яагаад гэвэл Монгол хүчрхэг болсноороо эргэж хүчрхэг болсноороо хүчрхэг орчхуйн нууцд хүн төрлөختөнд суралцаж ингэснээрээ мөхлийн өмнө хүчин мөхсөд байгаа. Энэ байдлаа үлдэн хөөх юмаа гэдэг зүйл энэ хүний яриагаар энэ дээрээс бол улам тодрон гарсан байгаа. Ер нь та суурин соёл иргэншлийн тухайд ямар бодолтой явдаг вэ? Монгол хүн ерөөсөө хизээ энэ юу н одоо цог золбоонд буурсан юм бэ гэхээр ерөөсөө суурин амьдрал хөрөнгө хоёр төр суурлал буурсан байл шүү дээ. Түүх үзэх. Одоо нэг л арга байгаа юм л да эсвэл бүр хөгжөө хаях. Ерөөсөө тэр чигээр нь хаях. Та нэг хэлчихсэн шүү дээ. Зүгээр сайхан одоо нүүдэлчин гаралтай улс бол ганц манайх үлдлээ шүү. Тий. Тэгэл тэрийг л аваад морь оролдууд мөрөө оролдуулаад торхог ойдэл. Тэгэл ингээл Чингисээ яриад. Тэнгэрээс буух Чингисийн төмөн төмөр морин цэргүүд хэмбэ гэдэгт бол ард түмний төлөөлөл болгож эдгээр 10 хүнийг яриа үйл ажиллагаа орсон байгаа. Тухайлбал энд бол Монголын залуус хүүхдийн төлөөлөл болж бол энэ Арагтбай, Халуун Зуст хамаг Монголын Жавхан дуучин. Энэ залуусын үйл ажиллагаа орсон байгаа. Өөрөөр хэлбэл хаан болно, бурхан болно, хамаг Монгол дэлхийг аварна гэдэг ийм үзэл санаагаар өнөөгийн Монголын хүүхэд залуус хөгжиж хөглөгдөж тэ ийм үзэл бодлоор идэвхрэлэн тэмцэж байхад өнөөгийн альбан боловсрал маань ямар боловсралтанд хүүхдүүдийг хамруулад байна вэ гэхээр чи боловсралтай бол чи илүү их юм сур гэдэг хүүхдийг ингээд дарамтлаад байна шүү дээ. Энэ юу гэж юм гэхээр чи тийм болох юм бол хүнд өөрийнхөө над хүс хүчээ үнэлээд илүү цалинтай өөрөөр бол гэж байгаа. Тий. Яг үнэндээ чи ирээдүйд зарч болох учраас сайн болохын тулд бүх юмыг сур гэдэг ингээд алаад байгаа. Энэ 90 цагийн дуудлага нэвтрүүлэгт оролцсон энэ судлаачдын бүрэлдэхүүн бол энэ хариулт өгж байгаа. Мөн дэлхийг өнөөдөр Монголын залуус хүүхдүүд ямар аюулаас яаж авран гэтлэх вэ гэдэг арга үнэн бодит байдал болоод гарц гаргалгаан дээр ажилласан байгаа. Мөн үнэн бодит байдал дээрээс юу тодорч гарч ирдэг вэ гэхээр зэрэг Монголын залуус хүүхдүүдийг энэ боол болох сургалтанд бол өнөөгийн энэ засаг төр ингэж хамруулж байна. Энэ засаг төрийн цаана бол өнөөгийн дэлхийн жишг байна тий. Гэтэл энэ дэлхийн жишг маань өөрөө хүн сүргийн үйлдвэрлэл болсноороо энэ мөхөл рүү бол ерөөсөө ямар ч жолоодлого, хяналт жолоодлаггүйгээр мөхлийн зүг ийм хурдтай уралдаж байна. Энээс бол тэд ганц итгэж найдах зүйл нь бол өнөөгийн мөнх тэнгэртэн монголчуудаас тэд ийм учраас ийм аврал ирж байна гэдэг зүйлийг энэ 90 цагийн дуудлага нэвтрүүлгийнхэн бол олон жилийн дамсан нэвтрүүл олон 10 цагийн нэвтрүүлгээр нь бол хангалттай гаргасан байгаа. Ийм даачин тэмцлийг өнөөдөр бид нар ямар боловсрлоор хөгжүүлж ямар уриалгаар удирдан чиглүүлэх вэ гэдэгт бол бид нар философоор хариулнаа. Өөрөөр хэлбэл буддизм юу гэж үзэж байдаг вэ? Монгол тулгтнууд юу гэж үзэж байна? Дэлхийн философи хэлээр нь тайлбарлах юм бол алин зөв ямар уриалгаар хөдөлбөл юунд хүрнэ гэдэг юунд хүрэх вэ гэдэгт бол жишээлбэл тэр Аристотл, Платон юу гэж хариулв, Рене Декарт, Кант юу гэж хариулв гэх мэтийг бол тэдний хариултаар тэдний аргачлалаар бид нар гаргаж ирж дэлхийд танилцуулснараа энэ дэлхийг нэгэн философитой болгох энэ хүний мөрөөдөл биелэх болов гэж үзэж байгаа юм. Ерөөсөө тайлбарлахаар болдгоо тийм онцгой ард түмний одоо нутаг, газар нутаг тэрний өрөөдөн бид нар гэдэг юмыг одоо бид нар хамтдаа бүтээж бахархъя л гэж. Дэлхийн жишг хэлээр нь энэ бодит байдлыг тайлбарж таниулах учраас энд Молор эрдэнэ философч бол тодорхой байр суурийг эзэлж байгаа. Тэгэхээр энэ хүмүүс маань дандаа агуу үйл хэргийг бодож төлөвлөсөн энэ маань ард түмний төлөөлөл болж гарч ирж байгаа юм.
Нэвтрүүлгийг бүрэн ихээр нь үзхийг хүсвэл манай автобусын аялал Нүүр номын хуудасаар зочлоорой. Ингээд өвгдийн өв уран бүтээлийн нэгдлээс 2021 онд эрхлэн гаргасан Чингисийн төрийг мандуулах үе номын хурим цовруглын тоймоос хүргэжээ. Бид ч юу төрийн зурхаан ёс гэж юу. Ерөөсөө тэр анхнаасаа 2018 онд эхэлнэ гэсэн. 18 онд эхэлсэн гэсэн. Бид нар одоо эхнийхээ эхлэлийнхаа юу алаа эхлэл төрийн зурхааны чинь дорож 3-9 сар буюу 27 сар гэж хэлдэг. Орчин үеэр бол 17-3 жил гэсэн үг. Тэгэхээр бид нар 18, 19 сар гэдэг 3 юм дуусч байгаа та. 2018-нд юугаар эхэлсэн гэж та үзэж байна? Угаасаа анхнаасаа би хоёр сайн мэдэж би 10 онд хэлсэн биз дээ. 18 онд хэлнэ гэж. Тэгээд сархтан бийг алтан сүүлд нь болгосон ийм судар энэ өнөөдөр бидэнд ирч чадсан. За тэгэхээр энд бол 1000 жилийн чантыг хэлчихсэн. Бүгдээрээ 2018 оныг хэлсэн байх гэдэг юм. Тэр үйл явц хоёр талаас нь явж байна. Шинжлэх ухааны шугамар явж байна. Нэг нь бол тэнгэрийн шугамар явж байна. Тэнгэрийн шугамар юу гэж түрүүнд Баатарбай маш тодорхой хэлсэн. За Баатарбай нэг хэлсэн мэдээллийг давхаас бол 2018 он гэж хэлж байгаа. Энэ бол Дэлхийн томлын зүгээс авах шийдвэрлэх хэмжээний фон юм. Энэ бол 2018 оны 9-р сарын 23-ны өдөр болсон үйл явдал. Алтан дайд үнийн аялал судар судлаачдын ээжл чуулга уулзалтын энэ хүүндэр дээрээс эдгээр эрдэмтэд энэ үгийг ам бардам хэлж байжээ. 2018 оны зүгээр шинжлэх ухааны үүднээс тосч бас болж байгаа юм. Энэ бол шийдвэрлэх юм. Энэ үүднээс энэ өнөөдрөөс энэ танхимаас их үйл хийх ёстой гэдгийг та зориуд хэлж ирсэн юм. Энэ бол он дуусгаас 3 сарын өмнө болсон үйл явдал. 3 сарын дотор юу л болоо ажтаа, юу ч болоогүй бидтэй гэх хүмүүс магад олон гарах үзье. Тэгвэл Тэнгэрлэг монголчууд болох үйл явдлыг урьдчилж мэдээд, тосож бэлдээд, тэсэж даван гардаг. Яагаад гэвэл тэд зөвхөн ирээдүйд санаа тавьж маргаашийн үйл явдалд оюун бодол нь төвлөрдөг. Энэ төвлөрөл нь ирээдүйг бүтээдэг. Өөрөөр хэлбэл ухтаж мэдээд, тосож бэлдээд, тэсч даван туулах тэр үйлийг тэд өөрийн тэнгэрлэг эрчмээр бүтээж, өөрийнхөө болоод улс орныхон аюулгүй байдлыг хангадаг байна. Харин жирийн хүмүүс болоод өнгөрсөн хойно л учрыг бүр нэг магад сайн хэлүүлж, бас лавлан асууж мэдснийхээ дараа л амаангаа шагширдаг. Хөдөлгөөнд өдөр хөдөлдөг хөх Монгол гэдэг штэ тий. Хөдөлгөөнд өдөр хөдөлгөх нь 18 он юм аа. Нохой жил ноёд хөдөлнө гэд ингээд хэлчихсэн. Тэр дагуу ингээд бас энэ энэ өөрийнхөө засаглалыг танилцуулахын тулд энүүний чи ингэж зугуухан ингэж тархинд ингэж нэг автуулаад авах юм а хийгээд байна гэсэн утгаар нь тэр олон нэвтрүүлгүүдийг хийгээд явсан байх нь штэ. Урлаг уран сайхнаар нь мэдээлэлээр нь за тэгээд эрүүл тэмцэл бүх юмар нь л одоо тэр л юм гулчих гадал яваад байсан гэсэн үг. Тэгэхээр энэ дээрээс ингээд илүү тодорхой болоод ингээд яваад байна. Тэгээ 9 сард тэр тэдэрэнгүй онд дуусч яхад юу л болооч та гэжээтэл 11 12 сард юу болов те? Монгол Улсын их хурлын дарга Мэ Гомбын Энхолд гэдэг энэ хүний ёс зүйтэй ганцaalхан Монгол төрийг гацаанаас нь гаргана гинэ. Харин тийм ёс зүйг түүнд олгох ёстой хүн хэм бэ? Чин сүжиг шав нь Монгол даяар шившиглэгдэж байхад хайртлан багш нь харин юу бодож явдаг бол? Энэ Библийн гэрээ биелж үү? Энэ алтан дайд үнний гэрээ биелж үү? Энэ буддистуудын энэ даншиг гэдэг байгаа юм ямар учиртай юм бэ? Энэ жалав зогсолмаа ингэснээр өчрөгчнө гэдэг ямар учиртай юм бэ? Энэ учрыг тайлаад ингээд энэ нэг миний хувьд нөгөө нэг одоо энэ шүүх засаглалын оронд ийм шүүх засаглал байна гэдэг ингээд нэг гурван засаглалаа танилцуулах гэдэг шүү дээ, тий. Тэгээ энэ үндсэн хууль үнэхээр аз жаргал төрөгөө 1924 онд орж ирсэн үндсэн хуулийн шин дахиад аз жаргалын гэрээ гэж үзэн шүү дээ. А гэтэл энэ чинь малчтын
оршин тогтнолыг шууд хуулийн дагуу дээрэмдэж аваад оронд нь ажиллаж анги үрдүүлээд энэ ажлын цалингаараа аз жаргалтай амьдрчна гэсэн өнөөдөр аз жаргал биш аюулгүй юм шиг дүржчихсэн. Тэгэхээр зэрэг энэ үндсэн хууль гэдэг гэрээ энэ гэрээнүүд ингээд аль нь биелж гэнэ гэдгийг бид нар шүүх нь байна. Тэгээ энийгээ бид нар энэ суртлага хуулгаараа ингээд танилцуулаа явах нь. Гэтэл энэ Монгол улсын ерөнхийлөгч энэ Баттулгын гэргийг Энхтуя гэдэг хүн чинь алтан дэд үнний аялгыг Монголд дэлгэрүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэж ирсэн хүн байгаа аахгүй юу. За тэгэхээр зэрэг энэ ерөнхийлөгчийг тэнгэр таалсан ерөнхийлөгч юм байна гэж би үзэж байгаа юм. Эрхэм хүндэт наадамчдаа Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 9 хөлт их цагаан түгэнд хүндэтгэл үзүүлж байна. Тэр наадмаа хизээч хийж байгаагүйгээр жинхэнэ тэр 9 хөлт цагаан түгээ тэр Чингисийн тэр нутагт нь цэнгүүлээ. Тэгээ тэнд яг Монгол ёсоороо уламжлаараа их гайхалтай наадам хийсэн. Гэтэл өнөөдөр хурал сүхөт тийм наадам тэмдэглэж хэрэг мэдэл тэнгэр олгоогүй үсттэй. Хулгайгаар наадам тэмдэглэснээ яасан те. Тэгтэл Монголын тэр тэнгэр таалсан ерөнхийлөгч бол яхаа аргагүй Баттулга байжээ гэдгээр миний юм яваад байгаа юм. Мөнх хөх тэнгэрийн зарилгаар дээдсийн захиасаар би энэ үүргийг хүлээсэн юм шүү гэж асар томоор ойлгож ард түмэн төрийнхөө төлөө Монгол улсынхаа төлөө нэгэн үзүр зүтгэлээр зүтгэхийг танд хүсэн өрөөж аз жаргал гэрэлгээ өгөхний хүсье. Мөнх хөх тэнгэрийн зарилгаар дээдсийн захиасаар Монгол улсын төрийн тэргүүний үүргийг цагийн цөвөнд хүлээсэн энэ хүнд аз жаргалтай амьдрал төргөх онол нь бий. Түүний гэргий Монгол улсын тэргүүн хатагтай ивэлдор Монгол төрийн язгуур онол дахин сэргэж Монгол түмнийхэн хүртэл болон 10 жил хөгжсөн ариун замнал бий. Монголын төр засаг гэвэл ерөөсөө л аав ээж хоёр л ингээд зөв залаа явуучих хэрэгтэй байхгүй юу? Гэтэл яг тэр зөв залуур дээр нь тэр Монголын бүх эмэгтэйчүүдийн одоо манлайл тэргүй хатагтай гэдэг чинь үүрэгтэй шүү дээ тий. Тэгэхээр зэрэг тэр ээжүүд эмэгтэйчүүд бол тэр алтан дэд үнний аялгуугаар өр хүүхдүүдэн засах ёстой. Тэгээд энэ эрхийг нь энэ засгийн газар булаачаад байгаа учраас ээжүүд эмэгтэйчүүд л та нар зайгаан тавиад өгч. Монгол ээжүүд зайгаан тавиад өгч гэлгээд байгаа байхгүй юу? Миний хүрэлцэхтэй үзэж тараад юм. Харин Монгол ардын намд аз жаргал амлан цусан зам татуулсан их хядлагын харт өөх бий. Харт өөх, харлган бодлого, харгас засаг, ховдог санаархал ходроггүй зангээд. Муу муухай бүхэн хүрлсөх түүний намд шүглсэн болохоор өтөр түргэн Монгол ээжүүдэд зайгаан тавьж өгөөд ариустын замд ор. Сүйдсэн төрүүлсэн засах ухаанд Монголын залуу үе бэлтгэгдсэн. Сүхээр эхлээд сүхээр сөнөх тавилантай танай намын насны хэмжээ дууссан. За тэгээд дахиад хулган жилдээ амжаад хүрэл сүхийн засгийн газар өөрөө огцорсон. Залуучууд өөртөө юугаар сэтгэлийн дуудлагаараа талбай дээр очсон шүү дээ. Тэр өвөл бас л тэрнтэй том жагсаал болсон. Тэрний дараа би жоохон муугаа мэдлээгээл огцорсон. Орныхон засгийн газар байгаагүй учраас нөгөө ард түмч өөрөөсөө өөрөө засан тогтнох юугаа мэдэхгүй байгаа дээрээс оюун эрдэнэ төр байчаад байгаа болохоос засгийн газар нурсантай адилхан 20 онд нөгөө нэг хувьтай хулган жил үүснэгдгээр хулган жилдээ амжаад энэ бүх юм болсон байхгүй юу. Хүнлэг амьдрангүй төр засаг гэж юу байдаг? Түүнийг яаж байгуулдгийг онлоор нь заалхан ахуйд нэзэмшээд өвгдийн тэрэл агуу онол ариун замналаар уруудсан улс орноо төвшдгэн засахаар сүүн цацал өргөн тэнгэр төслөө мэдүүлж мөнх тэнгэрийн тааллыг газарт хурайлан буулгаж тэнгэр газрын савслагад тулгад галаан үүсгэн тулган дүрлцэх галаасан сэтгэлийн галаан үүсгэн үүслийн чандам ухаалаг дөрийг малчны хотоос үүсгээд мордсон энэ цагаас хойш 99 хоногийн дараа иргэншлийн цэвдэгчлийг сөрсөн Монголын залуу үе хүрэл сүхийн засгийн газрыг огцруулсан. Оронд нь мэдээж хүнлэг нэрнгүй засаг төрийг хүссэн. Гэвч харамсалтай нь байдал өмнөхөөсөө дээрдсэнгүй дордсоор. Ерөнхий сайд хүрэлцэх
ёс зүйн төрийн шин соёл үүгээр үүсэх хэмээгээд огцорсон боловч ёс зүйт хүнлэг анирэнгүй төр засаг гэж юу байдгийг огтоос мэдэхгүй 100 жилийг туулсан ард түмэн байдлыг өөрчилж чадсангүй. Бүх юм хуучнаараа байх байдгаараа. За тэгээд одоо хууль тогтооход засаглал руу оръё тий. За энэ бол миний хувьд бол ам нартайгаа үзэж тарсан та нар над гэрээ ёсоор ажиллахгүй наа гэж үзэж тарсан зүйл байгаа. Хүнлэг анирэнгүй үлгэрлэлийг үзүүлж ард олноо гаслан зовлонгоос аврах ёстой лам багш нар нь нөхөн олгорын 12 тэрбум төгрөг дээр багшралтан шаагалдаж хомголцохын үлгэрлэлийг үзүүлнэ. Аюул зовлонгоос аварна гэд ард түмний өргөл барьцыг авч суудаг лам нараас асуух зүйл. Гадны эслэн дүрмгийлэгчдийн саварт ам тавьж буй хорнон аврахын төлөө Монголын ард түмэн өвлийн туйл, хүүтний туйлд өөрийн өчүүхэн биеийн өвдөх зовхыг эс харгалзсан. Өлсөж таарч хөр цасан дээр өдөржин шүнжин хуралдаж байхад хөлтэй хөлхөж, хөлгүй нь мөлхөж Чингис хааны хаан талбайд хуралдах эх орончид дон халуун хоол цай барин өдөр шөнөгүй гүйлдэж байхад халуун элгэн нутгийнхаа төлөө сандарч твдсэн тэдгээр олныг гаслан зовлонгоос аврах айлтвар болгох ёстой байтал нөхөн олгорын 12 тэрбум төгрөг дээр шаагалдан Монголын төрөөс мөнгө нэхэн хөдөө хотгүй шуугилдах нь юуны учир вэ? Нөхөн олгорын хууль батлагдаад 12 тэрбум төгрөг Монголын төрөөс гандангийн захиргаа авчихвал бурхны шашин саяныг хөгжиж эх болсон хамаг амтан амар сайхандаа жаргах гээд байна. Үнэхээр л дэж бурхны шашныг үнэн голоосон хөгжүүлэх гээд бурхны шашнаар амтны зовлонг амьрлуулах гээд 12 тэрбум төгрөгийн төлөө энэлж шаналаад тэмцээд тэмүүлээд байгаа бол Монголын төр төмөнтэй байгуулсан гэрээ ёсоор ажиллаж. Одоо тэгэхээр зэрэг 21 он яаж эхэлж байна вэ гэхээр зэрэг ард түмний хурл өөрийн цасан төхнөх ирэх гэдэг яг юу юм бэ гэдгийг шүүх засаглал дээр энэ үндсэн хууль гэдэг юмны дор бид нар явах нь буруу юм байна. Энэ үндсэн хууль чи анханасаа энд байгаа малчныг дээрэмчэд энд байгаа ажилчин сайхан амьдрал гэж хязгаарч байхгүй. Тэнд байгаа оршихуйгаа ухаж эвчээд энд бид нар сайхан амьдралыг босгоно гэж хязгаарч байхгүй. Өөртөө ажилгүйч хэн нэгний эрх мэдэлд очиход ямар нэг эрхчлөлөө сайн сайхан дүрнэ гэсэн ойлголт хязгаарч байхгүй тий. Энэ бүхний чинь л хувь хүн бүхэн өөртөө толгойнх нь эргээ сая гарна гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ толгойнх нь эргээ гарсан цагт жинхэнэ Монгол төр маань мандах юм байна. Тийм учраас энэ жижиг их гэрийн төрийн доторх баг төрөө мандуулах гэж 21 оны үйл ажиллагаа эхэлсэн байхгүй. Отгойг үйл ажиллагаа чинь Чингисийн төрийг байгуулна гэд. Нэвтрүүлгийг бүрэн ихээр нь үзхийг хүсвэл манай автобусын аялал нүүр номын хуудасаар зочлоорой. Та бидний энэ хөгжөөнтэй аяллаар Утаат хотын уйтай амьдрал нуран унаж Мартин Монголын гэгээнэрэн эхлэх болтугай. Монголчууд мөнх тэнгэрийнхэн дээр улс төрийн намыг залах учиргүй. Үүний тулд нийтээрээ нэгдэн ягтрах Монгол төрөө хамгаалах цаг иржээ. Монгол төрийн нэг намын дарлалаас чөлөөлж хамгаалахад Монгол хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй болоод байна. Мөнх тэнгэрийн эвэл дор ахуй төрмөн бүү алдаргэ. Монгол улс, Монгол үндэстэн мөнхөд оршиж Монголын ардчил ашит мандан бадрах болтугай.